За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Сахиусуу Сахиулуу подкаст маань эхэлж байна. Эхний дугаарыг маань зочин. Манай хамгийн эхний дугаарын хамгийн эхний зочноор Хүрээлэн буу орчны инженер цөлжилтийг бууруулах арга зүйгээр докторантаа Хятад улсад Ланжоо хотод хийж байгаа Баясгалангийн лавг дулам оролцож байна. Сайн байна уу? Сайн байна. Манай подкаст болохоор ер нь бол юм айгу гой нарийн юмнууд хийдэг тэгсэн мөртлөө хүмүүс нэх мэддгүү тийм гоё хүмүүсийг оруулахыг зорж байгаа маа тийм гоё тийм нүүрний урд гардгүү тийм баатруудыг онцлохыг зорж байгаа. Тэгээ эхний дугаараар оролцож байгаад баяртай байна тий. Өрсөнд бас баяртай байна. Бас бэлэгдэлтэй хамгийн эхний зочноор юм гоё байгаль орчин тий Хүрээлэн буу Орчны инженер. тий орчны инженер. Тэгээ ер нь мэдгүй хүмүүс байгаа шүү дээ. Одоо энэ яг юу хийдэг хүн ингээд одоо ингээд жишээ нь нэг 10 эдтэй хүүхдэд тайлбарлаж өгнө гэвэл юу гэж тайлбарлаж өгөө. За 10 жилийн хүүхдүүд те. Тэгээ те. Юу хийдэг? Аха. Тэгэхээр байгаль орчны инженер гэдэг мэргэжлийн тийм нэр томьёо дээр үед бол байдаг гэсэн. Одоо тэгээ сүүлийн үед болохоор ингээд бүх юм шинжлэхдээ зарим одоо хэл шинжлэлийн хүмүүс энэ үгийг ч одоо ингэж хэлье. Монголоор байя энэ гэд тэнгууд инженер гэдэг үгийг нь байлгаж гэдэг юм уу те. Тэнгууд Хүрээлэн буу орчны инженер гэдэг одоо энэ мэргэжлийг эзэмшсэн хүн ерөнхийдөө яг юу хийх вэ гэхээр ерөөсө байгаль орчин дээр байгаа бүхий л зүйлийг хийн. Тэр нь зөвхөн одоо хүмүүс бодох нэ модоо тарьдаг, зүлгээ ургуулдаг гэх юм уу цэцгээ тарьдаг. Тэр биш. Бид нар хотод амьдарч байгаа бол хотын нэг хүнд ноогдох одоо энэ оксижен буюу тэр одоо цэвэр агаар гэж байна тийм. Тэрхүү цэвэр агарыг ямар мод биднэрт илүү өгөх юм. Тэгвэл тухайн оройн буюу тэр орчинд амьдарч байгаа хичнээн сая хүн ам байгаа. Одоо хотод бол нэг сая 500 хүн ам байна гэдэг тийм. Нийт хүн амын тал хувинд. Тэгэнгүүт одоо манай Монгол орны хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд биднэрт хангалттай цэвэр агаар байна уу гэвэл байхгүй. Яагаад тэгэхээр бид нар ерөөсөө ногоон байгууламжийг хийхгүй байна. Тийм биз? Тэгвэл миний мэргэжил яг юу хийдэг юм бэ гэхээр хот төлөвлөлттэй хамтд нь хэрэгцээд ногоон байгууламжийг нь л хийдэг юм. Тэгэхээр би мэргэжилтэнгүүд юг судлаж юг санал болгох вэ гэхээр ерөөсөө хотод илүү навчит модонд биднэрт оксижен буюу тэрхүү сайхан цэвэр агаыг биднэрт өгөх юм уу те нүүр хэмжлэгийн хин. Эсвэл шилмүст мод буюу нөгөө сайхан нарсан шинсэн ч гэдэг юм уу те мод өгөх гэдгийг бид нар нотлно. Гэхдээ хүмүүс болохоор ингээд үзмжээр нь ингээд одоо байлгах гад зарим хүмүүс ингээд хотын гудмаар явхад одоо жимсгэнтэй модыг тарьсан. Тэр зохимжтой бол бас төдийлөн зохимжтой биш. Ягаад тэгэхээр жимс нэгэнт ургацсан байгаа юм чинь хүүхдүүд ч бай хүмүүс сонирхоод тэрийг зулгаанч гэдэг юм. Мөчрийг гэмтэй ингээд маш олон асуудлууд байна те. Тэгэхээр ерөөсөө бид нэр ерөөсөө хотод бол тийм юм хийн. Харин хөдөө нутагт болохоор юу хийх вэ гэхээр одоо тухайн одоо газар ямар нэгэн байдлаар хөрсөнд оройтсон бол тухайн орон нутагт нь дасан зогтсон өөрийнх нь ургамлыг хаанд тариул хин хинд ашигтай вэ гэдэг бид нар тэр логистикийн юмыг гаргаж өгдөг байна. Нөгөө тойгоор болохоор уул уурхаа дээр байлаа гэхэд нөхөн сэргэлтгээ заавал байх хэрэгтэй. Зүгээр анханасаа байсан одоо тэр сайхан байгалыг нэгэн тухайд авчихсан тийм биз. Тэгэхээр маш их дороотолт явагдана. Хөрсөн нийлэгдэн бүх зүйл нь байхгүй болно. Тэрийг хэдийн хугацаанд хэрхэн яаж ямар арга зүгээр гэдгийг ерөөсөө байгаль орчны инженер хүн хийнэ. Сая ингээ яриан дээр чинь дандаа ингээ амьгуу жоохон мод амталтай гэхдээ нэг амтан ерөөсө гарсангүй. Тэгэхээр юу тэр экосистем нь алдагдсан газар амтан нутагшуулахыг та нар хийдэг үү? Амтан нутагшуулахыг бол хийхгүй. Тэрийг хийхгүй юм уу? Тэрийг өөр хүмүүс хийдэг юм уу? Яг үнэ. Зөвхөн модтой л гэдэг үү? Ургамал тий. Тэгвэл одоо байгаль орчны одоо инженерүүдийн одоо тэр хүмүүсийн өдөр тутмын амьдрал яг яаж өрнөд юм бол тэр яг ажил дээрээ ямархуу байдлаар өрнөдөг вэ? Тухайн хүмүүсийн хаана ажиллаж байгаа, харьяалж байгаа газрууд чухал. Жишээ нь зарим хүмүүс бол зөвхөн шинжлэх ухааны академид ажиллаад байна. Тэгвэл шинжлэх ухааны академид ажилладаг хүмүүс яадаг вэ гэхээр тус тусынхаа авсан сэдвийнхаа хүрээнд эрдэм шинжилгээнийхээ ажлыг хийн. Шинжилгээнийхээ ажлынхаа үр дүнг нийтлэл болгож нийтлэн дэлхийд өөрийнхөө юу хийж байгааг танилцуулна, улс орноо танилцуулна. Дамаа хөрөнгө оруулалт татна. Бид нар ийм зүйл хийх
гэсэн боловч манай нэг төсөв жоохон тийм байна. Байгаль орчны яам маань бид нар дээр ингэх гэсэн чи ийм юм дутаад байна. Танахаас энэ л техник хийж авъя гэд одоо холбооны бүгд найрамд Герман улстай холбогддог ч юм уу те. Академийн хүмүүс бол тийм юм хийн. Харин хувийн секторууд гэж байна. Хувьд ажилладаг хүмүүс маань ямар нэгэн төсөл аваад төслийнхөө хүрээнд л ажиллана. Тэр төсөл одоо юу гэдгийг сүүлийн үед гараад байгаа энэ 20 минутын хотч гэдэг юм уу хар хорон хотод гоо шинэ хот байгуулъяач гэв. Яг л тэр газрыг хэрхэн хөгжүүлэх үү гэсэн тухайн одоо зүйл дээр л фокуслж ажиллана уу гэхээс бүх одоо Улаанбаатар хотод байгаа 11 дүүргийг гэдэг юм уу бүгдийг нь хариуцсан гэдэг бол байж боломгүй зүйл. Тийм. Тэгэхээр та ямар секторт хамаарж байна? Та тэрийг л хийн. Тэгэхээр ерөнхийдөө бол бүгд ялгаатай л зүйл юм байна тий. Тэгвэл таны яг одоо яг сектор чи юу вэ? Одоо яг илүү юугаар явж байгаа үү? Би ерөөсөө тасралтгүй сурж байна. Одоо хүртэл сурж байна. Тэгээд Монгол улсад ерөөсөө ажиллаж үзээгүй. Гэхдээ манайх хуваараа мод үржүүлэхтэй. Тэгээд хотын ногоон байгууламжийг хийн, одоо хаус хорооллын гаднах ногоон байгууламжийг хийнч гэдэг юм уу те. Энэ сүүлийн үед гарч байгаа энэ апартментуудын доторхыг хийнч гэдэг юм. Тим юм хийдэг. Зүгээр би сургуулаа төгсөж амжилттай докторантаа хамгаалж ирвэл юу хийх вэ гэхээр би ерөөсөө ийм говь цөлийн бүсэд л ажиллана гэж боддог. Ягаад тэгэхээр энэ шар шорон шуургач гэдэг юм уу? Энэ газар хөрсний дороотлыг хэрхэн хамгаалах уу? Энэ салхийг хэрхэн бид нөр зогсоовол тэр одоо салхинд тугдаж ирж байгаа элс хот руу орж ирэхгүй байх уу? Дамаа яавал Бээжин л гүгөөд очихгүй. Яагаад Солонгост манай элс гүйж очиод, яагаад Японд манай элс гүйж очиод байгаа юм те? Тэгэхээр ерөөсөө трийг л зогсоно л гэсэн байдлаар л ажиллана гэж бодож ил байна. Харин тэр яг миний бодож исэн юмыг сайн ярьчлаа. Нөгөө нэг одоо тэр цөлжилтөөс болоод нэг шар шороо шуурга үүсэж байгаа гэдэг байна шүү дээ. Тэр чинь одоо хятадын бүр амар том асуудал болоод байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэнгუთ тэд нар өөрсдөө биднэрт гоё мөнгө зөнгө өгөөд тэгээ бид нарыг сайн санхүүжүүлээд тэгээд цөлөг алга болох юм шүү. Тэд нар дээр шороо орж ирээд байгаа юм бол тий. Зүбстэй тий ер нь зүв. Тэгээсээ тий. Тийм ерөнхийдөө бол тэгж байгаа. Тийм үү. Бүгд найрамд Хятад ард улс байна, Солонгос улс байна, Япон улс байна. Жижиг төслүүд хэрэгжүүлдэг. Одоо миний мэдхээр бол Монгол оронд хамгийн уртдаа явж байгаа дамаа бүр амжилттай явж байгаа төсөл бол Солонгос улсын хөрөнгө оруулалттай ногоон хөрөм төсөл байна. Би ковидын дараа тэнд бас нэг 3 сар орчим ажиллаж үзчихсэн богинохон хугацаанд тэгэнгүүт ерөөсөө газрууд ингээд танад төсөв өгье ийм байна танаа нутгаар явъя яг хаанаас нь бид нэр эхлэвэл болох уу гэд те тэгэнгүүт ерөөсөө л манай мэрэгжлийг сонирхдаг хүн алга дамаа бүр хөдөөгөөр явхаарч гэдэг юм уу нутгийн иргэд мал аж ахуйгаа төлхөө хийнү гэхээс юу өрцөй помидор тарих юу тий өрхийн аж ахуй эрхлэх юу мод наадах усалж чадахгүй хон ямаагаал чүтэж чад усалж ин ч гэдэг юм тий гихч шиний хандлага байдаг нөгөө төгөр ерөөсө биднэрт ямар ч хүн хүч байхгүй тэгэнгүүт одоо ингээ сүүлийн үед хятадууд ч гэдэг юм уу солонгосчууд ирээд ажиллая гэхээр манай монгол хүмүүс бас хүлээж авах нь төдийлөн тийм таата биш. Яагаад ч нь байхгүй. Гадны нутгийнх гээд. Тийм. Тэгэл ерөөсөө тухайн нутагт гоё үйл ажиллагаа хийн, ингэн тэгнэ гэл нутгийн иргэдэд мэдээ танилцуулна. Тухайн аймаг сум засаг дарга дээр нь ороод уулзна. Ерөөсөө л хүлээж авахгүй. Хятад хүмүүс, солонгос хүмүүс гээл те. Угтаа бол тэр хүмүүст нэн тулгамдсан асуудлыг Монголоос нь хэлцэгцэлгүй бол тэр хүмүүс тэндээ маш олон тэр ногоон байгууламж хийгээд нэмэргүй. Нэг л өглөө манай элс тэндгүүгээл очичихсан. Тэгэд ингээд шийдвэрлэж өгөх тэр төрийн байгууллагуудынх нь хүмүүс тэр ажлыг ойлгохгүй байна гэсэн үг байна те. Мэдгүй ойлгохгүй ер нь одоо яг юу хийх гээд байгааг нэг ойлгохгүй тийм гаднаас нь хараад тэгээд байгаа юм байна те ер нь бол тэгэхээр тэр хүмүүс нь өөрсдөө жоохон боловсралгүй байгаа гэсэн үг юм байна те тэгээд юу ч мэддгүй юм байна те яг үнэн тэгээд нөгөөдөөгөр бас хүнийг шууд мэдлэггүй гэхээс илүүтэйгээр тэр хүмүүсийн яг фокуслах ёстой онцгой анхаарах ёстой зүйл энэ гэж юусаа харахгүй байна тийм хүнд гэж бодохгүй байна энэ цөлжилт зүгээр юм 80 жил 100 жил нь хамаатай юм шиг Тийм. Хүрээлэн буу орчин хамаагүй те. Тийм л юм байна. Ийшээ оруулаас амар хэцүү байна. Уурал те. Тийм штэ. Нэг цөлжилт гэдэг үгийг одоо бид нар бол мэдээд байна. Уг нь сонсоод. Гэтэ угтаа яг энэ ямар үзэгдэл болохыг ерөнхийдөө хинж мэддэггүй. Тэр яг энэ талаар нэг юм одоо сонсож байгаа хүмүүстэй бид нар үзэж байгаа хүмүүс нэг юм гоёор тайлбарлавал
гоёор тайлбарлах нь чаас яг нэг ийм зүйл юм аа. Энэ ийм аюултай үзэгдэл юм аа гэдэг нэг мэргэжлийн хүний үүднээс суралцж байгаа хүний үүднээс гоё хэлээд өгөөч. Зүгээр энгийн мэдээж хүн болгон цөлжилт гэдгийг ойлгож байгаа. Гэтэ яг юу вэ гэхээр ойлгохгүй. Тэгвэл байсан булаг шант ч байхгүй болно. Өнөөдөр очиод харсан ногоон зүлэгч маргааш гэхээ шавшаар байна. Өнөөдөр таны одоо ингээд чулуугинч гэдэг юм уу хөдлөгжсэн тухайн газар чулуунч байхгүй. Зүгээр л шороо байна. Тэр ерөөсөө өнгөн хөрсөн тэр чигтээ илэгдчихсэн хин л явна пүргээл бужигнахаар тийм л болчихсон нөхцөлийг хилээд байгаа. Тэгэхээр тийм орчинд адуумал амьдрах уу? Хүн нь байх уу? Малчид усаад агаад бэлчин тийм биз. Тэгэхээр тэр орчдыг бүрдүүлэхгүй байхаар хүн тэндээс яах вэ? Цухтаа. Цухтаараа хайжгүй төвөө бараад. Тэгэхээр яах вэ? Тэр нутаг эзгүүрнэ. Тэгэхээр эзгүй нутагт юу байх юм? Эзгүй нутгийг хэн хайрлах? Хэн тэнд очих юм? Тэгэхээр байгаль өөрөө зөгцөөрөө төдийгөөс өдийг хүртэл байсан юм өнөөдөө болохоор энэ дэлхийн дулаарлж гэдэг юм маш олон хүний одоо юу гэдэг юм бэ гар бие оролцоогүйгээр болж байгаа энэхүү нөхцөл байдал маань өөрөө бидний ирээдүйд байлгах уу байхгүй. Монгол хүн малаа маллахгүй бид нар байх юм уу? Бүх асуудал үнэтэй л холбоотой. Тэгэхээр газар орон нутаг маань онгон дагшин байглаараа байгаад биднэрт сайхан удаг цэвэр хайран усна. Сайхан амьсгалдаг агаар нь тэндээ сайхан байглаасаа ургацсан таан хүмүүлэн байж ивэл бид нар амьдрна биднийг дагаад мал нь амьдрах гэдэг. Тэгвэл ирээдүйд Монгол орн байх юм уу байхгүй юм уу гэдгийг л ерөөсөө цүлжилт. Бүр айхтар жишээг хэлвэл 2006 оны миний багшийн судалгаанаар бол Монгол орны 72% нь цүлдсэн гэж гарсан. Тэгэхээр одоо Монгол орныг 100% гэхээр 72 нь цөлжсөн. Тэр 2006 оны судалгаа. Өнөөдөр 2025. Би бол энийг зүгээр альбом бус тоогоор хэлэхэд энэ бол 80 гарсан. Яжчихт сайн өнгөрсөн 100 бүр үнэхээр гантай ажил. Тэгээ бүр аимшигтай өстэй. Жоохон байхад ч юм уу дээш тийш хөдөө явахад айгүй гой ногоон байдаг тий. Тэгэд яа сая угаасаа ялдчихгүй тийм билээ штэ. Тий. Сэлэнг мэлэнг. Гинтл ахын өдрөө зүр шав шаарлаа. Ногоон байлгах одоо боломж малчтаас хамаарат байна уу? Шууд малчттай бол шууд хамааралтай гэж бас үзэж болно. Яагаад гэхээр бэлчээрийн даац гэдэг. Бэлчээрийн даац нь үрэх төрсэн байна. Тэгэхэд бид нар одоо юу гэдгийг ямаа их өсгөөд байна. Яагаад гэхээр хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тэ? Ноолоор. Тэрээр бүх л юм шийдэгдэж байна. Тэгэхээр ямаа гэдэг амьтан маань өөрөө өвсийг хэрхэн иддэг вэ? Бүгдийг нь үндсээр нь. Тэгээд байвал тэр нөхөн төлчих үү? Буцаж гарч ирэхгүй шүү дээ. Одоо урд хойчод өвөг эмэгдийнхаа амьдарч байсан ахыг сонсохоор ингээд бэлчээрийг ингээд сэлэгдэг байжээ. Одоо бас тэхээ болчиход байна. Яг л нэг энэ цагтаа тий. Одоо юу гэдгийг хаварж байгаа өвлжөө зуршлахаа гэдэг хүмүүс явдаг байж юу? Гэвтэл одоо нэг тэгээд ах нь ховорхон болоод ирэнгүүт нэг газараа хит их юм төвлөрөөд тэнгүүд дахин тэргэх экосистемийг сэргэх тэр байгалийн процессыг нь явуулах орон зай үүсэх. Дандаа хүмүүс яваад байвал яадаг. Дандаа сайхан малчт нь машина бариад мотоциклороо туучаад байвал. Аялж байгаа гэсэн нэртэй хүмүүс нь тэрүүгээр машинтайгаа яваад байвал яадаг юм. Тийм биз? Майхан саваа барьлаа гэж нөгөө хэдэн зүлгийг нь таглаад байвал яадаг. Ерөөсө нөхөн сэргэх тэр процедурыг л биднэрт олохгүй байна. Ядаж Монгол орны зуны одоо энэ сайхан дулаах үйлрэл маань улам л ийм богино хугацаанд болоод байна. Тийм. Миний анзаарснаар ингээд одоо ингээд хөдөө гарангуут ингээд өстой юу л байна, эдгүү тал байна. Ингээл бүр ямар гоё юм бэ энэ төр гэж бодож байгаа. Яг үндэ малчт нь бэлчээрээ булаацалж байгаа тэр эзэнгүү газрууд бүгдээрээ ямар нэг хиймэл эзэнтэй тэр газрынх нь нэг хүний тэ мал бэлчдэг. Тийм газар байсан хоорондоо бас булаацалддаг гэж сонссон. Тийм амар. Одоо энэ судалгааны явцад одоо хамгийн их цочирдуулсан эсвэл нүдийг чинь нээж исэн юм байгаа юу? Одоо яг энэ докторийн ажлыг хийж явах явцад. Тийм, биений докторийн ажил би яагаад ланжуугтыг сонгосон бэ гэхээр ланжуугт маань одоо хятадын баруун бүсэд байдаг. Тэгэнгүүт дээрээ болохоор Шинжаан угар, одоо төвд яг голдон байдаг ланжуугат тийм тий. Тэрийг сонгосон шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө ингээд элсэн цүл дунд байдаг. Тэгэнгүүт хятадууд хэрхэн элсэн цүлийг хот мэд болгосон бэ гэдэг надад сонирхолтой байсан. Тэгээ миний багш бас одоо миний удирдагч багш маань тэрийг гардан гүйцэтгсэн бас амьдралынхаа нэг 30-аад жилийг түнд зарцуулсан хүн байдаг болохоор багшаагаа дагаад тэнд очисон байгаа. Тэгэнгүүт ерөөсөө цүл байсан газрыг хот шиг болгоцсон боломж нь байхад л тэрийг судлъя л гэж бодсон. Нүд нийсэн газар юу вэ гэхээр одоо
одоо юу гэдгийг Хятадд байгаа хамгийн том цөл бол Шинжаан уйгуурт байгаа Такламаканы цөл байна. Би бас тэнд нэг 2 сар ажиллаж исэн. Тэгэнгүүт Такламаканы цөл дундуур Хятадд асфальтын зам тавьсан. Тэгэхээр ерөөсөө ард иргэдийн тийм биз заавал одоо Хятад тийм том улс байлаа 23 аймагт улс тийм биз тэнгүүд Шанхай хүмүүс заавал Сахарын цөлд очиж цөл үзэх шаардлагагүйгээр ойрхон байгаа Шинжаан уйгуур дээр очиод Такламаканы цөлийг үзэхэд элсний ширхэг нь хүртэл адилхан бүхэл юм нь адилхан цаг уурын ягаад тэгэхээр нөгөө уртраг өргөрөөр яг таарж байгаа энэ хоёр нь огтлцоод яг таарж байгаа тэн дээр нь очиод үзүүлэх бүрэн боломжтой дамаа тийшээ одоо хурдны галт тэргийн зам тавьсан байна энэ бол гайхамшиг тэгэхэд хүмүүс цөл зүгээр шар илсэн газар манган гэж боддог байсан бол тэнд амьдрал байна тэнд хүмүүс байна тэнд одоо аялал жуулчлал хагаад штэ бүр юу хийж гин ус үзэм тариад ус үзмээ хатааж нэг зарж гин вайн гаргаж Фүү тэ ёо вайны арттай би цөлд ер нь бүүч ургадгүй л гэж боддог гэсэн. Тань тий. Амар тэ. Дүүлдээд одоо ингээд за ингээд цөл газар ингээд худаг ингээд гаргадаг штэ тэ. Тэгэнгუთ тэр худгийг ингээд одоо энгийн газраас хэр гүнзгий ухчиж худаг гарах уу. Тэгээд худагтай л бол ер нь болчих юм шүү тэ. Устай л болно. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ нутаг өөр. Одоо юу гэдгийг бүгдээрээ маргааш гараад өмнө говь аймагт очиод нэг доош авахыг хэдэн 100 метрт гарна ч гэдэг юм. Тэгэнгүүт хажууханд нь зэрэгэлдээ оршиж байгаа дунд говьд нь гардггүй байх чинь ч гэдэг юм уу тий. Бүр тэрнээс илүү ухвал гарна ч гэдэг юм. Янз. Тэр яг байгалийнхаа онцлогоос олж байна. Гэтэ хамгийн гайхамшигтай нь дэлхийн өөрөө бүтээгдэхтэй говь дундаа баян бүрд гэж хэлдэг. Нөгөө сайхан усан тэндэ байдаг. Тий. Гэхдээ баян бүрдийг л ер нь түшиглэж говьхаа амьдардаг л байхгүй юу та. Тэгэхээр ерөөсө тэрийг л маш сайн ариун тагшин байлгаад л хамгаалах нь иргэн бүрийн үүрэг болчиход байгаа. Тэгэхэд сайн нэг муухай бичлэг яваал тий. Нутгийн иргэд нь өөрсдөө гол дээрээ савнд авгаж ивэл яах вэ? Харин тий. Бид гурав очиод тэнд биш тий. Нутгийнх нь иргэн. Тэгэхээр ч одоо за түүл одоо манай нутаг Улаанбаатар хот те манай нутгийн хүрээлэн буу орчин ер нь яаж юм те за жишээ нь нэг юм байдаг шүү дээ ингээд нэг галдартай мод 100 гарч ирж цэцгэлснээ бахан хүүн цацаад ундаг. Тэр мэрийг юу гэж бодож чинь тэрийг ингээд шийдвэрлэх тэр танаа хүрээлэн буу орчинтэй чи хаваатай өстэй те. Тэгээд тэр одоо яах вэ тэгээд. Тийм. Улаас модны хувьд бол яг бүхэл моднд байдаг. Ир юм гэж байдаг. Тэнгүүд хөвөнгө хаяад байгаа нь им мод гэсэн үг. Тэгтээ одоо юу гэх юм бэ хүмүүс ингээд модны үнэлгээн дээр эмэгтэй мод жоохон хямдхан, эрэгтэй мод үнэтэй байдаг байхгүй. Бараг тэр хөнгөөс болоод энэ Гүү. Бүх модон дээр. Тийм. Тэнгүүд тарих гэж байгаа тэр юмыг хийсэн хүмүүс нь хямдхны бодол бага эмэгтэй мод авчиад тарьж байгаа. Ирээдүгөө бодохгүй те. 10 жилийн дараа энэ мод нас би гүцэд биднэрт ямар үр дагавар өгөх вэ гэдгийг хинч бод. Өнөөдөө тарихтаа л үнийн дүнгийн бодцсон. Тэгээд дараа нь хохирогч нь иргэд. Тийм. Тэглээгээд тэрийг одоо гурлаа гараад устгаад ээж болохгүй. Тийм. Тэр нэг модноос сунж байгаа заашлаа. Модноос сунж байгаа цагаан юм нь буцаагаад хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг нөлөө байдаг уу? Байхгүй л дээ зүгээр хөрх ядаргаатай л тий. Хам хамарлаа ороод тий. Хит их байгаа. Тэгэхээр ерөөсөө хот төлөвлөлт хийхдээ л ногоон байгууламжаа хамтд нь хийхдээ л яг л зөвл стратегийн бодлогыг нь бариад л энд ийм л мод тариул ийм байна гэсэн л зүйлийг хийх хэрэгтэй болохоос биш. Хин нэгэн дур мэдгч, хин нэгэн бие чадны хэмжээгээр хийгээд байвал үр дагавар нь ийм л байна. За би масууч тэгвэл тэгэхээр гоё шүү дээ. Тэгэнгუთ за ингээд болч утахгүй юмнууд зөндөө идэв юм байжээ сайхан амар болохгүй юм байвлаарэ зөндөө л энэ те. Тэгэнгуთ за үр дүнгээ өгсөн ажлууд те тийм оролцож исэн ажил ч юм уу эсвэл яг нүдэн дээр ингээ харж исэн тийм гоё үр дүнгээ өгсөн юмнууд юу вэ те. Гадны дотны те хятадын жишээн дээр ч юм уу манайд одоо яг юу болоод байгаа юм те. Тэр прожектууд тийм гэгээлэг мэдээ те. Яг Монголдо яг нэг тийм гайхалтай үр дүн үзэхэрч гэдэг юм удаан хугацаагаар яг амьдраад ч гэдэг юм уу байж байгааг болохоор яг сайн бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хийжсэн одоо өөрсдийнхөө тайланг тавьж исэн олон юмнуудыг сонсч илсэн. Гэтэ яг биеэр очиод нүдэрээ хараагүй болохоор яг бас сайн мэдэхгүй байна. Хятад
улсын хувьд бол бүр үнэхээр яг түрүүний хэлсэн шиг ийм байж боломгүй хизээж хүний санаанд буумгүй юмыг хийсэн ийм тохиолдлууд байна. Бүр дамаад том жишээ бол Араб Эмират шүү дээ. Тийм тий. Хэдхэн жилийн өмнө тэнд ямар байсан юм бэ? Тийм шүү дээ. Тэгэхээр л ерөөсөө шинжлэх ухааныг дэмжсэн, шинжлэх ухаанч нарынхаа үгийг сонссон ерөөс тийм л бас хөгждөг юм байлээ гэдгийг л ойлгосон. Үгийг сонсно гэдэг нь гэхдээ яг үнэндээ зүгээр санхүүжилтийн сайн өгөөл гэсэн үг шүү дээ тий бас тий. Тиймэр байгаа зүйлийг нь хийлэг. Тийм. Боломжийг нь олго. Тэрнээс биш өнөөдөр нэг төсөл аав. Ой чи надад хэдийг өгөх юм. Да. Ийм муухай юм байгаад байвал хэн энийг хийх вэ? Хийх боломжгүй. Тэгэхээр ерөөсөө шинжээч нарынхаа л дүгнэлтийг маш сайн сонсох хэрэгтэй. Тэрнээс биш ганц мод тарьдаг хүн очихгүй. Мод тарихын тулд юу хэрэгтэй? Хөрснийхэн шинжээч хэрэгтэй. Усныхан шинжээч нь хэрэгтэй. Тийм биз? Бүх юм хамтарч иж тэр чин цогцоороо нэг юмыг би болгодог юм нэг хүн би чадна шиг хийгээд утгагүй л та. Ийм цөл бол байдаг л зүйл гэж хүмүүс боддог байсан. Ийм говь те ийм десерт байдаг л зүйл гэж хүмүүс боддог байсан. Одоо бол энийг байхгүй л гэж хичээгээд байна. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд энэ нэг одоо соёл амьдралын хэв маяг одоо энэ зөвлөлтчин бол яг л ингэж орж ирж штэ. Тэгэхээр яг энийг өөрөө чинь хувьд яг үгж үздэг юм. Би гэхдээ яг байх ёстой зүйлийг нь байлгуулъя гоё. Одоо бид нэг юм говьд очоод говийн нар мандж байгааг харах. Яг тэр зүйл говьд хизээч нар юм одоо жаргаар хав харанхуй болдоггүй. Тийм гайхамшигтай онцлогтой. Гэхдээ тэрийг юм цогцоор нь яг л байлгаж болно. Гэхдээ яг үнэндээ ард иргэдэд тэнд нь амьдруулах хүсэлтэй. Нутгийнх нь иргэд нь өөрсдөө байгалаа хамгаалах чин зоригтой бол тэрийг бол хамтд нь бүтээн байгуулалтаа хийгээд яг гоё ногооруулж болно. Яг л сэлэнг рүү ороход тужийн нарс байдагтай адилхан тийм л хэмжээнд байлгаж болно. Тиймэрхүү хэмжээний гоё мод ногоон байгууламж байх боломжтой. Хувь хүмүүс бол юу гэдэг юм те өөрсдийнхөө хэмжээнд өөрсдийнхөө одоо тэ санхүү мөнгөндөө баригдсанаар одоо өмнө говь аймагт миний одоо очих дуртай одоо Монгол оронд хамгийн сайн хийж байгаа прожектыг хийж байгаа ах маань яг л өөрийнхөө хэмжээнд хэдхэн га газартаа л ном ногоон болгоцсон. Эдэнч зарганаа тарчин, үхрийнүүдэд тарчин, өгөрцөй помидороо тарчихна. Ягаад тэгэхээр дулаахан говьд ямар нэгэн одоо юу гэдгийг энэ юу хэрэггүй, хүлэмж хэрэггүй бүх юм болоод байна. Тарвсаа тарчиж чинь тийм манай ховдууд болоод байгаа. Тэгвэл тэрийг яагаад олон сортын өгөрцөй помидор тари, олон сортын янз бүрийн тарвас тари гэж хинч бодохгүй яг л эндээ ингэ сэтгэл ханц нөгөө л нэг улаан дотортой ястанд байгаад гэдэг. Тэгэхэд тухайн нутагт тохирсон тэрхүү нутагт ургаж чадах урмлуудыг тухайн нутгийн иргэдэд ойлгуулад өрхийн аж ахуйг эрхлүүлээд та 0.7 гада ингээл амтарчгал та ийм боломж байна гэд. Тэгэхээр ер нь л иргэд жоохон дургу шүү. Нэг ийм субботник маркийн те хөдөлгөөн ингийхэр ер нь дургу шүү. Жохон залхууд уу. Сая Тэрбум модны хүрээнд 21 аймаг гэлтгүй Улаанбаатар хотын хүрээнд хүртэл мод тарааж үзлээ. Үнгүү өгч үзлээ. Хашаандаа ядж тарьж байгаа гэдэг үү? Ус үнгүү өгөл яах вэ? Өхөлцөн үү? Авахгүй. Авахгүй. Хэрвээ арчлахгүй гэдэг. Залах уу? Хэрвээ та энийг хийгээд эдийн настай болгоод ургуулвал мөнгөн дүнний шагнал үгүй. Бүр аргаа ядсан арга уу? Хүн хийхгүй байна. Пахтэй. Жил болгон болдог. Одоо 10 сарын эхний 7 хоног намрын тарилт гээд болдог шүү. Бүгдээрээ л үндэсний цэцэрлэг хүрээлэнд очоод байхгүй. Иргэд тийм айхлаар оролцдоггүй. Яг хэдэн олонний танил хүмүүс нь тэнд очдог. Тийм биз? Жилийн жил. Тэгвэл түрүү жил тарьсан мод маань хаана байна гэд ягаад нэг нь иргэд тойрохгүй байх вэ? Энэ болгон иргэн хүний ухамсартай л холбоотой. Та тариад орхидог биш. Тарих амархан штэ. 5 минутын асуудал. Очиж арчлах хэрэгтэй. Арчлие. Тийм биз? Тэр нь хүнд хэрэгтэй. За одоо ингээд би жишээлбэл за одоо гуруулаач юм уу те очиод нэг 3 мод тарилаа л да. Тэрийг бүтэн жилийн турш яаж арчилдаг юм бол? Арчлие гэвэл яг одоо ингээд мөчрөн сагсаацсан байвал мөчрийг нь тайрна, хэлбэржүүлнэ гэж түүнийг ярина, тийм үү? Услахааны систем гэж байна. Услана. Гэхдээ одоо ингээд зарим газрууд ч гэдэг юм уу хотын ногоон байгууламжийг усалж мусалахаар ингээ хүмүүс халуун өдөр нарнаар услаад байх. Тэр чинь буруу үсттэй тий. Тэгэхээр ерөөсөө үүр шөнийн заагаар химбиз нар мантахаас урдаад нар жаргасны хоймор дээр услах. Тэгвэл тэр усан шингэн. Тэгэхгүй бол агаар мандал тэр чинь уушаад алга болчихдөг юм шүү.
Бүх юм технологитой. Нэрээ манай эмээ өвөө яг орой олонгот модоо услаарай. Өдөр бүлээсгсэн усаараа. Яг зөв. Тэр амар амархан шүү дээ ингээд байшингийнхаа дээврний доор нэг пошиг тасчдаг байхгүй. Тэнгуут бороо ороод тэр пошиг дүүрэнгут тэрнгээрээ орой нусалчдаг байхгүй. Тэгэл бол амар амархан. Юу ч завлангүй хийдэг байхгүй. Тэр чинь бас байнга өдөр болгон услаад байхгүй. Нэг юм тогтсон өдөр гаргаад 7 хоногт нэгээс 2 удаа услаад явдаг. За тэгвэл за манай одоо хатан туул гол маань ингээд хотоор ингээд өнгөрч байгаа шүү дээ. Тэгээ би ингээд жоохондоо хардаг байлаа. Тэгэхэд ингээд бүр амар том гол ингээд өргөн сайхан байдаг үжээ. Одоо ингээ харангуут нэг л нарийсаа л байгаа юм шиг санагдаад байгаа. Тэр тухай юу гэж бодож байна? Тэгээ үерлэхээр бүр амар үерлэхийн. Ингээд нөө хажуудлын байшин дэгүүрээ давчихын. Нэг бол бүр юу ч байхгүй юм шиг ингээ болж молоод. Тэр одоо ямар айхтар бай те. Тэглгүй яг юу гэдэг юм бэ? Уур амьсгалын энэхүү айхтар өөрчлөлтөөс хамаарат цаг агаар дулаан байвал усал юм ууршина. Нөгөө төгөөр хүмүүсийн болон одоо нэг байгууллага байлаа гэхээр өдөрдох зөвлөл мэдээж хүн л байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн буруутай үйлдэл дээрээс одоо хотын иргэдийн ундны усан дээр маш олон юм хийдэг те. Зарим нь үнэртдэг 19-ийн тэнд байгаа арширны ус ч гэдэг юм. Охир хаашаа хийж ийн гэдэг юм. Бид нар жоохон ингээл сонгонлуу гарахаар нэг өмхөн үнэртдэг. Энэ болгон байна. Тийм биз? Тэгэхээр ерөөсөл хувь хүний л ухамсарын асуудал. Энэ туулыг ариухан цэнгэг байлгах уу? За бүр айхтар асуудал нь бол энэ бол Монгол орноос бараг л шуудхан хэлэхэд бусад орны хүмүүс ирүүн газар тулаад нүдэн бүлтэсгээд гарах зүйл бол бид нэр жорлонгийн маань ус цэвэр ус байдаг. Үнэ. Бид нэр машина цэвэр усаар угаадаг. Тэгвэл сая ярьж байгаа тэр туул голын усаар бид нэр энэ бүгдийг хийж байна. Тэгвэл яах вэ? Та бид нэр 0 орохгүй юу? Та бид машина угаахгүй юу? Тийм биз? Тэгвэл энийг л таслан зогсоох хэрэгтэй. Цагаан ус гэдэг байгаа шүү дээ. Цагаан усаараа саарл устэй саарл ус өө. Тэрийг хэрэглүүлтэй болно. Тийм. Тэрийг чинь бүр ахин ашиглах боломжтой үг. Зөвшөөрүүлэл зөвшөөрүүлээд холормын хийгээл холормын. Тийм. Тэгэнгүүт манайхан тэгдэхгүй. Японд очингууд яаж жорлонгийнхан дээр гар угаадаг юм нэж. Тэр доошоо ангууд юугаа дүүргээ те. Энэ болгон технологи те. Энэ болгон технологи. Тэрнээсээ за бүр тэр нь дүүрчтэй. За одоо ингээд бүр хүнд гүнзгэрэл та. Одоо тэгэнгუთ за манай ингээд хідэн байрнууд байж гинэ те. Хідгээ апартментууд. За цаашаа ингээд онгууд гэр хороол гээд бүр юм том бүр бараг хотын тэр байшингуудаас их юм билээ шүү дээ. Тэд нар чинь тэр болгон чинь нэг жорлонтой байна те. Шууд бид нар чинь газрын хөрс рүүгээ тэр өтгөн шингэнээ явуулчихж байгаа юм ба шүү дээ. Тэгэнгუთ тэрднэр одоо юу болж гинэ? Яах юм бэ? Тэднийг одоо яах вэ гэдэг. Тэр бол хот төлөвлөлтийн хүмүүстэй л хамаатай байх. Гэхдээ экосистем нөлөөлж байгаа тийм. Та байгаа орчиндоо таатай бай. Танд ч тэр бусдад ч тийм шүү дээ. Та яагаад тэрийг ногоон бай? Яагаад модон ууланд ургасан ургаан модыг тайрч аваад тийм биз? Та хашаагаа хийн гэж. Тэгвэл байгальд байгаа модыг нь авчираад үнсээр нь суулгаад яагаад модоор хашаа хийж болохгүй гэж. Тэгэхээр энэ ерөөсөө л хувь хүний ухамсарын асуудал. Бас л гайхалтай тий. Гайхамшигтай. Тэнд 20-30 жил ургацсан ургаан модыг авчираад огтлол хашаага хийчихвэл яах вэ? Тэ? Тэгээд тэндээ тасчихсан ийм л байх ёстой юм. Угаасаа л ингэх ёстой. Тэгээ ядаж одоо тэр яг хотын гэр хорооллын орчин бол айгүй эхэлтэй. Угаасаа тэр гэр хорооллын айлууд ядаж өөрсдөө хашаанд өгөөдөө болио 2-3-аар нь болио те 4-5-аар нь болио нэг мод мууг нь тарьчихад өөрсдөд нь бол хэрэгтэй юм байгаа шүү дээ. Тэ? Уг нь тийм. Тэнгүүт ч хот бол хотын соёлтой байх хэрэгтэй, тэ? Тэнгүүт ерөөсөө л энэ олон одоо хүн хөлийн газар байлаа гэхэд мэдээж орон нутгтаа байж болохгүй болоод ч гэдэг юм уу те. Бүх салбар нь тэр хүмүүст хэрэгтэй болоод зарим нь имлэгээ бараад, зарим нь ах トゥ гээ, зарим нь үр хүүхдэд дагаад хотод ирж байгаа бол иргэн та ухамсартай байх хэрэгтэй. Тийм биз? Тэнгүүт нөгөө талаас бид нэр хуулийн хүрээнд миний бодлоор зөвхөн хүний бодлоор юу? Та хэрвээ хотод амьдрах чивэл ийм байна. Та сайхан хашаага цэвэрдэг байх хэрэгтэй. За хашаанда дор хаяж 10 мод. Хүний нэг хүнд ногдохоор нь бодохоор ч бид нэр 50 гэхээр 3 мод. Тэр нь ингээд тарих хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм шаардлагыг та хангаж чадвал бид нар танд газар өгөөч гэдэг юм уу те. Одоо ерөөсөө нэг юм өгөө аваата байхгүй бол өгсөөр байгаад бид нар авч чадахгүй байна. Яагаад бид нар охироод байна гэж те. Тэнгүүд
таны эрх миний эрхээр хязгаарлагддаг гэдгийг хүн болгон сонсоод байгаа хэрнээ ерөөсө өдөр тутамдаа л бид нар тийм байгаад байна. Яг л би гэдэг тийм. Аав. Ерөөсө тийм. Тэгвэл мод өөрийнх нь одоо үндсэн үүрэг нь юу юм бэ гэхээр бохир агаарыг чинь сорж аваад өндөө бид нар танд сайхан цэвэрхэн агаар өгье гэдэг ийм зарчимтай амьдрдаг л ургамал бай энэ экосистем ургамал та тийм биз. Тэнгүүд энэ ургамал оршин тогтрохын тулд энэ хөрсөнд нь өөрөө маш олон эрдэс бодисуд. Аль нэгэн эрдэс бодис дутагдахад ургамал гэмтэнэ. Тэгвэл энэ дотор юу байдаг юм бэ гэдээ ирэхээр эн чинь хийм. Тийм биз. Энэ амьдарч ийна гэдэг чинь физик. Энэ болгон чинь одоо бидний яг л 10 жилдээ үздэг байсан бүх хичээлийн гогцон тэн дотор байдаг. Тэгэхээр хүмүүс ингээ би хийм дург, би физик бол, биологийн хичээл онцгүй гэл тээ. Тэгвэл амьдрал байхгүй шүү дээ. Энэ бүгд байхгүй уучлаарай. Ямар ч амьдрал байхгүй. Одоо тэгээ нөгөө нэг за Монгол улсыг боли одоо гадны том гоё хөгжсөн орнууд байна тий. Тэгвэл тэд нар нохоон байгууламжаа тойроод барилга байгууламж хотн байгаад байдаг боловч манайх яг ингээл хоттой төвлөрөл дотроо ногоон байгууламж айгу муутай. Тий. Энэ одоо манайх ногоон байгууламжийн нэмийг гэвэл ямар хуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм бэ? Угтаа бол хуулийн дээр нь байдаг. Уг нь байна. Та эдийн метр квадратад эдийн орон сууц барих чивэл эдэн хүүхдийн тоглоом. Эдэн ногоон байгууламж. Энэ хүүхдүүд амрах суудал сандал өргөөлжтэй. Энд нь ийм хогийн сав байх хэвээр, энд нь гэрэл чийдэн байх хэвээр гэд. Ийм юм байдаг. Даанч тэрийг хэрэгжүүлдэг нь ховорхон байна да. Юу комиссаас шалгадаг үстэй тий. Тэгэн гот тэрэн дээр нь зааглээ болчтой юм тий. Яг үнэ. Одоо ингээл нэрнгээсээ ингээл шат байлаа гэхэд заавал тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан урууд тэгтэл ямар байдаг вүлээ. Тийм биз? Яг нэг юм ихт ч юм уу байна. Яг нэг ингээд за чи ийшээ ингээд уун гэж байгаа юм шиг. Угтаа бол хуулинд нь бүх юм заасан байдаг. Ийм ногоон байгууламжтай ингэн тэгнэ. Данч мөрдөхгүй байна. Хизээ мөрддөг болох юм лээ тий. Тэгээ уул нь надаа ингэж санагддаг байхгүй юу? Манай энэ Улаанбаатар хот амар гоё. Тийм гоё шүү дээ. Ийшээгээ ингээл гоё уулнуудтай тий ингээд тэгшгэн голдоо юм талбайтай байснаа нэг яг үсрээл нэг 15 минут л дугуйтай явал шууд уулан дээр очиж тий уулан дээр очисноо голтой бүх юм нь байгаа юм гоё хот байгаа байхгүй бүх юм нь хамгийн гоёор ажиллахаар тэгснээ тэр чинь бас тийм байн халуун биш өвөлтэй байна гэдэг чинь юм сонирхолтой. Тэгээ ийм газрыг одоо яагаад ийм хамгийн байж болох муу нөхцөл байдалд нь байлгаад байгааг би бас гайхдаг л да тий. Үнэ. Тий тэгээд яад юм байгаа юм. Тэгээ уул нь ингээл ийшээ ингээл жоохон яваал гоё уул байна. Ус нь байна, гол байна. Гоё нар их сайн үзэж байна. Мод нь байна. Тий. Яг үнэ. Тэгэл хүн гэдэг чинь одоо ингэдэг шүү дээ. Зарим одоо ингээд бусдад нөлөөлөгч нар хөдөө явахдаа хогоо битгий хаяараа. Ийм юмыг ямар ч хилүүлэх хөхтэй шаардлага байхгүй тийм шүү дээ. Улам бид нарыг хилүүлтэл хүмүүс тэгэж аншилж байна. Тийм биз? Тэгэхээр ерөөсөө л түрүүний ярьдаг шиг энэ хувь хүнтэй л холбоотой. Тэгэхээр хувь хүнийг хэн хөгжүүлэх юм? Хүүхд тухаас нь л хөгжүүл. Тэрнээс биш одоо гараад хоёлаа 20 настай хүүхдийг өөрчлөн гэдэг ч юм бол төлөвшсөн хүний боломжгүй л дээ. Тэгэхээр ерөөсөө л тэр сайхан цагаан цаас шиг байгаа хүүхдэд л ямар хэрэгтэй замд яагаад цагаан зураас байдгийг тийм биз ургамлын навчийг яагаад зулгаж болдгоо энүүгээр нь гараараа гээд ингээд сайхан одоо энэ зам тавилба тавиад өгсөн байхад яагаад зүлхийг талхлаад идэх тийм тий амжиж гарах гад тойроод гарахаараа гэсэн тэр замаас л залхуу нүрэл зүлхийг талхлаад гараад ирсэн. Тэгээ дараа нь хэн тэр зүлхийг тарих вэ? Нөгөө л адилхан хилдгээр нийслэлийн захирагч алба хотыг мэдээж тогтчулна тендер зарлана хинэгэн авна хийн энэ болгоноос бидний нөгөө яриад байгаа татвар юм урсаад л байна. Угтаа нэг хийгээд мартах зүйлийг яагаад дахин жил болгон хийх вэ? Энэ болгоно л ерөөсөө юм зохицолтойгоо хамтарч ажилдгүй яг жишээл байгаад байна л та. Тий. За тэгэнгუთ одоо ингээд энэ мэрэгжлийг чинь ер нь ихэнх хүн мэдгүй байна гэдэг байгаа шүү дээ. Юу хийдгийг нас. За энэ мэрэгжлийг өөрөө яагаад ингээд сонгох одоо хүртэл ингээд сонгоод суралцаад гүнзгийрүүлээ явж байгаа. Тэгээд ийм мэрэгжлийг мэдгүй хин нэг нь энийг сонсоод бас сонирхож магадгүй те. Тэгэхээр юу нь гоё сайхан юм те. Яг гоё яагаад дурлсан, яагаад гүнзгийрүүлэн судлаад байгаа юм гэдэг. Гоё асуулт байна. Би миний ээж инженер мэрэгчлээ.
шинжлэх ухааны академид насаараа ажиллаад тэтгэвртэй гарсан. Одоо олон улсын Улаанбаатар их сургуульд хөдөө аж ахуйн танхимын захирал хийдэг. Тэгэд би ихийнхаа хөвлөд бүртгэхдээ л би хотод мод тарьж байсан. Би ихийнхаа хөвлөд ойж жоохтой л миний ээж зэрлэг цулгааж исэн. Би хүн болоод ээжийнхэн гар дээр байхад л би ботаникийн цэцэрлэг түрээлэнд байж исэн. Тэгэхээр ерөөсөө надад санхүүч болох ч гэдэг юм уу, олон улсын харилцаа, магадгүй хуульч гэдэг мэрэгчлийг сонгох тийм одоо орчин нь байгаагүй. Би миний мэддэг юм л мод, зүлэг, навч, зэрлэг, хог, ургамал. Тэгээд эренгүүт ерөөсөө хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр шууд өрөөгөөж авдаг. Бид нэр хаврын сайхан төмөс тариад намран төмсөө хураагаад авчдаг. Яг бодтой зүйлийг нөгөөтэйгөр сүүлийн үед хүмүүсийн маш их өргөн хэрэгэлдэг болсон эко гэдэг зүйл. Ерөөсөө л та хөрсөө хэрхэн сайхан органикаар нь авч чадна, тэгвэл таны хэрэглэх юм органик л байна. Тэнгүүд одоо ингээд энэ мэрэгжлийг эзэмшээд хот хөдөөгүйгээр ингээд мод цэцэг ургамал ингээд тариад явлаа гэж бодоход одоо ингээд хотын гудмаар алхаач гэдэг юм энэ төрөөр явахаар би энэ чинь тэдон тарьсан шүү. Энэ чинь иймхэн байхад надад тарьж исэн зураг нь байна ч гэдэг юм те. Өөрт их кайфтай байна те. Шууд юм мэдрэгддэг. Одоо юу гэдэг юм барилга барьсан хүмүүс инженерт бас гоё гэдэг ба. Би энэ констракшн барьсан ч гэдэг юм уу те. Яг түүнтэй хүнд харагдаж, нүдэнд үзэгдэж бусдад одоо буян болдог гэж. Одоо юу гэдэг юм те хүн болж төрөөд ном бичих нэг буян. Бид модод тарих нэг буян. Эмхтэй хүн хүүхдээ гаргах нь гэд ярьдаг шүү те. Түүнтэй адилхан яг тийм 3 буйны нэгийг насаараа хийж явна гэдэг бол гайхамшигтай. Тэгээд ирээдүйд ирээдүйд үлдэх хөрөнгө. Тийм бид цаасан хөрөнгөөс илүүтэйгээр алт эрдэнэсээс нь илүүтэйгээр цэвэрхэн хүний уушгийг нь цэвэр байлгал та. Хүний тарих сэргэг байдаг. Та бохир уушгаар амьсгалаад маш олон одоо бие процедурт ч зөндөө олон асуудал үүснэ. Тэгэхээр тэр болгонд нь ашиг тустай юм хийж ийн гэж боддог. Тэгээд үнэхээр сайхан цагаан замтай ажиллана, тэгээ буянтай ажиллана. Сонгох нь аргагүй мэн. Тийм, угаасаа яг л их хүмүүсээ тий хүүхдүүдээ тий ямар нэгэн банкир тийм хуульч янз бүрийн нэг тийм түгээмэл мэрэгчлүүд биш бас юм янз бүрийн гоё юм сонирхолтой байлгаарай гэж хүсэж байна. Тэгээ одоо нөгөө хүрээлэн буй орчны инженер чиглэлээрээ суралцаад төгсөж байх үед залуучууд ер нь одоо миний мэдхээр л яг юм нэг юм хүрээлэн буй орчны инженерч гэдэг тэнгууд ийм хөөшөгчин залуучууд бол ер нь л баг байхгүй ш дандаа л ахмад настнууд те ахмаг үеийнхэн байгаа штэ. Үнэн. Тийм миний мэрэгжлийг яг мэддэг ч гэдэг юм уу яг ийм ой инженер ой хүрээлэн буй инженер энэ төр хэр хүмүүс ой тэг юу хийдгийг ингээл те ингээ гайхдаг шокордог. Тэнгүүд ингээл бакалавр өмсчин ажлын хувцастай ажлын бэлээтэй жото хүрцээ бариад явна. Хүмүүс бүр хотын гудмаар зураг тардаг гэж боддоо. Шоолоод яа тэгэхээр галтар харагдаад байна. Тийм гоё ийм офисын хувцасгүй байгаад шүү дээ. Тэнгүүд хамгийн хэрэгтэй энэ орчлонд та амьдрах гэвэл ерөөсөө л ургамалтай л байдаг. Нэг хүүхэлдэйн кино байдаг шүү. Эва гэх. Ваалээ те сүүлчийн төлөө. Тийм шүү дээ. Тийм маш ийм шинжлэх ухаанч байхгүй. Хүмүүс төдийлөн ойлгодгүй л байх. Гэхдээ мэрэгжлийн хүний үднэс түүнийг үзэхэд бол тэгэл уярч хайрлах. Тий, ууг нь бол өөрийг нь амьсгалуулах гад, өөрийг нь одоо цэвэр агаараар амьсгалуулах гад ингээд өөрхийн төлөө юм хийгээд байхад тэрийг шоолж ийн гэдэг бас хэцүү тий. Тэгээд яг заавал тэгээд бид нарыг ойлгооч гэдэг даах жалав байхгүй тэгэл ер нь өөрсдөө юм хийгээ явж идэв дөр тиймэрхүү хүмүүс ч нэг тоохо болжтэй шиг л шүү дээ тий. Дэжирсэн. Одоо бол юу ч наалтахгүй. Төрөөс ер нь ямар хуу ингээд дэмжлэг үзүүлд юм бэ? Одоо шудраг л яриа, нэг нөгөөл яриа. Тэ? Төрөөс ер нь дэмжлэг байна уу? Яг ийм үнэхээр ийм гой ажлууд боловсрлын хүнийг соён гэгэрүүлэх эсвэл байгаль орчинтой холбоотой юм дээр төрийн оролцоо яг үндэ нэг байхгүй байгаа харагдаад байгаа байхгүй юу? Нэг хэсэг бол унсан байсан нь бол үнэн. Манай салбар бол тэр чигтээ шинжлэх ухааны академи бол ингээд нурсан те хүмүүс нь ингээд ажилласаа гараад гэдэг юм цалин мөнгөний асуудал бүхэл зүйл байна. Гэхдээ сүүлийн үед юу байна гэхээр тэрбум мод гэдэг нэг. Тийм шүү дээ. Тэгэнгүүт тэрбум модын үндэсний хөтөлбөр гэж түүнийг нэрлэдэг байгаа. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн одоо энэ хүрээнд энэ ногоон байгууламж хийдэгч гэдэг юм уу? Дамаа бүр өөртөө ийм мод үржүүлэхтэй хүмүүст
давуу тал олгоно гэдэг. Гэхдээ ер нь яг юмыг ингээд ухаад үзээд яг начир дээрээ бодит байдал дээр та нарт ингээд боломж байгаад ингээд тэгж ийн үгүй бол бас өрөөсгөл. Юу гэдгиймдээ миний ингээд хардгаар одоо бол бид нар түрүүний миний ярьсан шиг би ингээд жото бариад хурц бариад явах бол миний хувьд бол хоцрогдсон байна. Тэгвэл бид нар энийг инженерчлэл бид нар техникээр шийдэв л дээ. Инженер хүн яадаг юм бэ? Тийм биз дээ. Энийг хэрхийг л хийдэг хүнийг инженер гэж нэрлэдэг шүү. Тэгвэл бид нар гоё техникээр шийдэв. Тэгвэл гоё санснаар болдог бол сайхан хүн сүнтэй аж ахуйн яам дээр ч гэдэг юм байгаль орчны яамд аль нэгэн яамтай юутаг гэрэтээр ажиллаад гайлын татварыг нь борлуулах хөгжүүл энэ олон орны тийм биз бид нар одоо миний мэдхийн 30 жилийн өмнө худаг ухдаг арга барилаар бид нар одоо худгаа ухдаг. Тэгвэл дэлхий дээр маш олон шинжлэх ухаанчаар хандж байгаа шинэлэг технологиуд байгаад байна. Тэгвэл бид нарыг нутагтшуулахын тулд түүнийг оруулж ирэхэд нь туслаач. Тийм биз? Ягаад гайл дээр бид нарыг ийм татвар тавих гээд байгаа. Мэдээж тоон тэр чин механизмын юм чин хүнд байх нь даацтай байх нь аргагүй. Тэгвэл тэдэн тооноос эхлүүл эдэн зүүн сая төгрөг. Тэгэхээр хин тэрийг хийх үү? Тийм биз? Тэгэхээр одоо бол хуучин шиг хурц бариад 8-ын төмпөнгөөр усалдаг энэ мод тарих өдрлгүүд бол жоохон инээдтэй л байна. Бүгд 21-р зуунд 25 онд амьдарч шүү. Харин тийм ээ ёо. Технологийн тал дээр бол амар хацрагдaltaй. Тэгээд яаж те гой нэг та нар одоо ингээд та нарын ингээд хамт ажилтдаг ингээд хамтран ажиллагсад гэвэл одоо хэдэн хүн байгаа Монголд ер нь баг те хэд байгаа вэ? Тэрийг бол яг тийм яамны хүрээнд ч гэдэг юм уу тийм одоо би танаа харьяа гэсэн хүмүүсээр л байдаг баг. Гэтэ миний мэдх юм бол хуваарай. Ерөнхийдөө сэтгэлээр л хийдэм биш те. Нөгөө шинжлэх ухааны академид ажилладаг байсан ч гэдэг юм уу яг академич нар маань ч гэдэг юм уу нөгөө тэтгэвртэй гарчихсан насныхаа амралтыг авцсан хүмүүс маань үргэлжлүүлээд хуваараа юмаа хийдэг ч гэдэг юм уу. Тэр хүмүүст бол маш их арга зүй мөн биз тэр хүмүүст маш их туршлага байгаад байна. Тэгээд тэр хүмүүс тэнд дээр боловсрол нь байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүсийн үр хүүхэд нь нөгөө л хэлдэг түгээмэл болсон мэрэгжлүүдийг сонгохоор ах эгч нар тэнд ганцаардаад яах вэ холбоо байгуулъя гэдэл төрийн бус хийгээд яагаад тэгэхээр бид нарыг ийм олон юм хийж яхад нэг нь дэмжихгүй нэг нь одоо юу гэдгийг бордон дээр нь ч гэсэн ингээд туслаад өгөхгүй гэж татвар авахта томчиг сайн шүү. Ерөөсөө л тэтэн метр мод байл эдийн татвар авна уулын мод огтлол ингэнэ тэгнэ гэдэлтэй. Тэгвэл уулын модыг яагаад огтлоод Дамаа бүр Улаанбаатар хотод ирээд энэ Нарс Шинс гэдэг модуудыг тариад шилмүст модоор хотын ногоон байгууламжийг хийгээд байгаа. Тэгэхээр угаасаа уулын модыг тэгж шинчилж байх хэрэгтэй байдаг. Энд чи агаар оруулнаа. Бүг гэд байвал одоо ингээд түймэр юунаас гардаг юм бэхээр хоёр модны шилмүс нь хоорондоо хавиралцаар байгаад гарна. Тийм үү. Тэгвэл энэ дээр байгаа нэг шувуу энэ галыг авлаа гэхэд шувуу өдөн шатаад ирэнгүүт нисэн. Агийн модон дээр очиж суун. Шувуу өдөөрөө гал дамжуулах. Яар сони тий. Хуурай болчихсон мод сав гал гарлаа гэдэг юм уу. Ийм юм байгаад байна. Тэгвэл дээр үед ой хамгаалагч гэдэг хүмүүс байлаа. Унтсан шургаануудыг авдаг юм байна. Тийм биз? Тэрүүгээр ингээд доошо булгаа түлхийн түлээд ямар нэгэн байдлаар зарцуул. Одоо тэгээд явдаг уулаар дэмий тэндэг тийм мэрэгчлэлт ер нь байхгүй тий. Тийм шүү дээ. Ер нь л сонсогдохоо болсон шүү дээ. Уг нь ой хамгаалагчд гээл байдаг гэсэн шүү дээ. Тэр нь изүүрж байгаа юм байна те тэгвэл тийм. Одоо тэр унцсан өтцөн моднуудыг чи ингэж авахгүй бол тэр чинь ингээд дахиж чигөөс нь уурахгүй юм байна шүү дээ те. Тэгэлгүй яах вэ? Тэр одоо нэг төлж явах хэрэгтэй юм биш. Нэг ясны хүнээр ярил өвдчөөд байна гэсэн үг үстэй. Тэрийг имжлэхгүй тий. Хортон шавжинд итгэцсэн бол тухайн үед нь л арга хэмжээ авах. Тэгэхгүй ойгоор нь тэр чигт нь болохоор ч улсын төсөв дийлэхгүй шүү дээ. Тийм байна. Зөө. Тэгвэл танах жоох уу. Одоо ингээд за тэгвэл энэ амар хот чинь ийм сонин хотчлт амар юм байна. Гэхдээ ингээд миний үеийн нэг залуу их нэртэйгээ би эндээс яваа хөдөө амьдрий гэдэг. Тэнгуут тэрийг одоо зааж өгөх юу ч мэдгүй хоёр хотын хүн байжснаа явъя л да тий. Хүрээлэн буу орчноо өөрчлөө зөө. Тэгвэл тэгээ яах вэ одоо тэрийг заадаг хүн байд юм уу тий. Ер нь ингээд ихлүүл ийм юм хэрэгтэй гэдэг. Яг. Тэрнтэй хамаатай юу ер нь. Ногоо тарихын ядад зааж өгөх юм уу? Зөв. Тий яг одоо юу гэдгиймдээ тиймэрхүү сурах чигүүд байна уу гэвэл байна. Маш олноороо байна. Хүн хэрвээ хайгаад тийм биз сая номын баяр боллоо. Маш олноороо байсан. Тийм гарын авлага ашиглахаас гадна ерөөсөө энэ нөгөө бусад орны хүмүүсийн энэ гоё бичлэг контентуудыг үзэж хүмүүсээ хийгээд байгаа болтой байдгийг. Гэхдээ миний бодлоор Европ стандартаар тарьж байгаа
юм Монголд яагаад ч нийцдэггүй. Бид нар яагаад одоо ингээд төмөс идэхээр Оросоос аваад ирсэн нь эндээ ургадаггүй вэ гэхээр ерөөсөө л тэр одоо уртраг өргөрөг тэр тухайн орон нутгийн тэр хөрсөнд дасан зогтсон зүйлэл биднэрт үр шимээ өгнө гэхээс биш гадны болгон биднэрт бас өгөөд идэггүй. Тэгвэл тухайн хүн хаана үжиж гэж байгаа. Магадгүй ойрхон юм байна. Энүүхийн юм чинь бүгдээрээ багнуур магадгүй налаах. За ийшээгээ гараад явъя дунд говьш гэдэг юм те. Ойрхон юм чинь ингээд явлаа гэж бодоход тэр нутагт ямар мод нь ургадгийн гэдгийг нутгийн үнээс л асууна. Тэгэхгүй өөр бид нар Google ChatGPT асуугаад хариулахгүй шүү дээ. Тэгэхээр тэндэн зогтсон ургамлыг л өгвөл та илүү хурдан үр өгөж аавна. Тэрнээс биш би үлээс хайлас тарих дуртай. Би надад шилмэс модал таарлагддаг нарс их гоё. Хуш тарнаа самар иднэ гэдэг л байж болохгүй. Суухан мэн. За ер нь алдааслаа да гэдэг. За манай нэвтрүүлэг ер нь 40-50 минуттай. За ер нь ингээд их гой мэдгүй юмнуудаа мэдж авлаа тий. Айгуу сонирхолтой ярилцлаа. Дараачихаас ер нь одоо тэр оруулах хүмүүсээ жоохон танилцуулаад ч юм уу тэгжээснэ үзэгчдээс хүмүүсээс бас асуулт авнаа гэж бодож байна. Хүүгээ тэгсэн чинь одоо нэг хоёлаа чи хөтлөгч нар нь ээжиж өөрсдөө танилцуулга явуулсан байна. Тэгээд доор зүгээр ингээд Instagram үзүүлчихвөө тэгээд тийм хүмүүс шүү тэгээд өөрөө яг юу гэдэг хүн бэ? Би өөрөө л нэг дуу муул хийдэг хүн дээ тий нааг тий бэлгүүтэй гэдэг бас хипхоп артист байгаа тий. Тэгээд илүү гоё сонирхолтой энэ мэт зочдыг оруулах болно. Тэгээд хамгийн эхний дугаарт бол үнэхээр гайхалтай сонин зүйл хийдэг хүн орлоо. Мод William Borchin тэр бүхэдтэй холбоотой гайхалтай боллоо. Яг л сая нэг үндсээ подкастынхаа үндсийг сая тарчлаа. Гоё ургах. Бэлэг дэмбэрэлтэй те мод тарьдаг хүнээр анхны зочдоо хийлээ. Үнэхээр гайхалтай байна те. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Сүүлд нь ер нь юу гэж те та хувь хүний ухамсар гэдэг талаар маш их дурдсан. Тэгэхээр энэ бол хамгийн гол асуудал гэж ойлголоо. Зөв сүүлд нь ер нь юу гэж хэлмээр байна те гоё. Нийтэд дүгнээд хэлвэл ерөөсөө хүнийг хүн байгаас нь эхлээл байгальтай хайртай болгооч л гэж хүсэх байна. Та машин унаа iPhone 17 хайрлаад юу ааж байгаа юм? Тийм биз? Тэгвэл тэр болгоны чинь бүтээхийн тулд бид нар байгаль дээр л бүтээж байгаа. Тийм биз? Тэгвэл байгалаа хайрлаач. Байгалийн ухааныг сонирхооч. Энэ ямар их гоё одоо ийм танин мэдхүү бүр ийм судлаад ах төсөн гүнзгийрээд идэг. Хизээж дуусашгүй, ундрашгүй. Тийм л ариун их баялаг ерөөсөө л байгаль дээр байдаг. Нэгэн модыг аваад насаараа судалсан судлаачид гэж байдаг. Тэрийг гадны орныхч бай, өөрийн орныхч бай. Тэгвэл хинтээ аймагт ургадгийг яагаас сэлэнг рүү тарьж болохгүй юм гэд насаа зарцуулсан эрдэм шинжилгээний ажилчид гэж байдаг. Тэгвэл ерөөсөө тэр хүмүүсийг одоо хийж бүтээснийг үргэлжлүүлэгч хүн байгаасаа л гэж ерөөсөө хүсэж чинь. Тэгэхээр ерөөсөө байгалийн ухааны чиглэлээрч гэдэг юм уу те хүүхдүүдэд гой сонирхолтой байлгахын тулд байгальтай нь ойрхон байлгаарай. Юу чухал гэдгийг хамгийн түрүүнд ойлгуулаарай л гэж хүсэх байна да. Аливаа зүйлд гоё шинжлэх ухаанч улс ууртай хандаарай, хүүхдүүдэд байгальчлахыг дуртай байлгаарай. Тэ? Тийм ээ. За баярлаа. Баяртай. За ингээд зочдоос баярлаа. Амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа шүү дээ. За